Олон намын төлөөлөх парламентыг төвч байр суурьтай улс төрийн намын дотоод улс төрөөс ангид бие даасан спикертэй байх тухай үзэл санаа 1992-ны үндсэн хуулиас хойш яригдсан. Тэгэд 34 жилийн дараа ер нь бол энэ чиглэл рүүгээ явах нь зөв юм байна гэдэг тал дээр парламент суулбахын намууд, парламентын гол шийдвэр гаргаж байгаа намууд энэ байрс руу алхаж байгаад бол би баяртай байна. Үнэхээр бид парламентын ардчлалтай бол парламент дотроо намууд нь бодлогын түвшинд чөлөөтэй мэтгэлцдэг, байр суурьа ярилцдаг, улс орны нэгдсэн асуудал дээр ойлголцож чаддаг, үзэл санааны зөрөө байгаа, бодлогын зөрөө байгаа бол тэрэн дээрээ бас үндэслэл гаргаад хатуухан зогсоож чаддаг ийм парламент байх юм бол Монгол улсын шийдвэр гаргалт бол илүү цэвэр, сонирхлын зөрчилгүй, харилцан хяналттай болох юм. Тэгээ Монгол улсын их хурлыг засгийн газрын хуулийн хэлтээс эсвэл аль нэг намын дагвар хурал шиг байлгахаа болио гэдэг энэ зарчим руу бид нэгдэж өнөөдөр түүхэн шийдвэр гаргах гэж байна. Энэ түүхэн шийдэл цаашд Монгол улсын парламент үндсэн хуулийн байгууллагыг илүү улс ортой тулхтай хэрсүү шийдвэр гаргадаг Монгол улсын бүр эрхт байдал. Улс орны бүр эрхт байдлыг илэрхийлдэг гол хэмжээр бол парламентын засал бүхий улс оронд парламент нь байт юм бэл. Хинээс чамааралгүй шийдвэрээ гаргаж чаддаг энэ институт ямар нэгэн хямралгүй төвийг сахисан намын улс төрчлөлтөөс ангид байдаг тийм спикертэй болж авах юм бол Монгол улсын төр салхитагж хямрдаг биш, салхисэр зогсдог ноён нуруутай уул шиг л болно. Тэгээ энэ том өөрчлөлт рүү бид алхаж байна. Дараагийн улсын хурлын дарга дээр бид үндсэн хуулиа бас сайн нэгтлээ дахиад үндсэн хуулийнхаа арга барилаар явах ёстой. Ардын намд би нэг зүйлээр талархаж байна. Намын цагаан байрнаасаа парламентын спикерийг тодруулах зохимжгүй гэдэг дээр бол та бүхэн санал нэгдсэн байна. Баярлалаа. Одоо улсын хурлын чуулган дээр намын бүлэг биш олох 64, 68 гишүүнийхээ гар үсгтээ улсын хурлын дарга оруулж ирдэг бол бүр сайн. Яг л үндсэн хуулийн дээр улсын хурлын гишүүд дотроосоо гэж үг байгаа. Ямар нэгэн бүлэг биш, ямар нэгэн нам биш. Харин сонгуульд олох цөөнх болсон намын бүлэг дэд дарга дээр хүнээ тавих тухай маш тодорхой заалт байгаа. Энэ хоёр яагаад ингэж ялгамжтай хуульчлагдсан бэ гэхээр парламент бол 126 гишүүний ижил эрэхтэй энэ гишүүдийн хурал учраас энийг аль нэгэн нам дангаараа юм уу эсвэл намын нэрээр хаяглах биш энэ 126 гишүүн өөрсдийнхөө хурлыг эмнэлгийн зохион байгуулж удирдах хүнээ спикер болгон сонгоно л гэдэг зарчим үндсэн хуулиар бичигдсэн байгаа. Тэгээ Монгол улсын парламентын ардчил бүхий үндсэн хууль дахин сэргэн тогтсон өдөр болж байгаа талархалтай байна. Бүх парламентч, бүх улсын хурлын гишүүдэд энэ бол зөвхөн бидний нэр дээр хаяглагдах түүх ерөөсөө биш. Энэ бол Монгол улсын нэр дээр хаяглагдах түүх шүү гэж хэлье. За юуны өмнө улсын хурлын эрхэм гишүүд та бүхэндээ төрийн эрх барих дэд байгууллага, хууль тогтоох эрх мэдлийг удирдах өндөр хариуцлагатай албанд бас итгэж дэмжиж ажилуулсанд талархаж байна. Хэдий богино хугацаач гэсэн парламентын дархлааг бэхжүүлэх, парламентын үйл ажиллагааг илүү дэвшилтэд технологи ашиглах шилжилтүүдийг хийх ажилд бол бас богинохон хугацаанд анхаарч бас ахиц дэвшил гаргаж ажиллалаа. 5 улс төрийн нам эвслээс бүрдсэн парламентын дарга бол төвч байр суурьтай олон талын оролцоог хангаж парламентын гишүүдийнхаа эрүүл ухаалаг мэтгэлцээнийг өрнүүлэх, олон ургалж үзэл бодлыг уралдуулах энэ бололцоог бүрдүүлж ажиллах нь бол эрхэм чухал үүрэг нь. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд бол бас парламентын гишүүдийнхаа дуу хоолой оролцоог хангуулах чиглэлээр бас санаачлагтай ажиллахыг хичээсэн. Мэдээж сөрөг хүчний зүгээс бол энэ 5 улс төрийн нам эвслээс бүрдсэн парламентыг бол аль нэг улс төрийн нам эвслийн дарга удирдах нь зохимжгүй гэдэг бас шаардлагыг бол тавьсныг бас манай нам бол бас эрүүлэр хүлээж авч бас ярилцсан. Ингээд цаашдаа парламентын үйл ажиллагааг тасралтгүй доктортой явуулах, парламентын дархлааг хадгалан хамгаалах
улс орны язгуур эрх ашигыг энэ тэргуунд бас 50% үүднээс гүйцэх засаглалын тэргуун маань бас өөрийн өсөлтөөр чөлөөлөгдөж бид бас улс төрийн шийдвэрээ гаргасан гэдгийг бас та бүхэндээ хэлье. Тэгээд цаашд ч гэсэн сая бас Тэмүүжин гишүүний хэлж байгаагийн дагуу манай олонхын дарга нэр дэвшүүлнэ. Ингээд улсын хурал олонхороо шийдвэрлээд дараагийн удаа парламентын даргаыг сонгоод явах нь бас зөв жишг болж үлднэ гэж бас ойлгож байна. Хэдийгээр улс төрийн намын дарга хэдий ч за парламентын даргын эндрээс бол аль нэг улс төрийн намын эвслийн мөрийн хөтөлбөр зорилтыг тунхаглахаас илүүтэйгээр та бүхний дуу хоолойг оролцуулж ажлын хэсгүүдийг ч гэсэн аль аль намын төлөөллийг оролцуулж та бүхний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөтэй одоо мэтгэлцэх энэ эрх чөлөөг хангуулахын төлөө хичээнгүйлэн ажилласан гэдгийг бас энд хэлхийг хүсэж байна. Тэгээд өнгөрсөн хугацаанд за парламентын дараагаар ажиллах хугацаанд дэмжиж тусалж өндөр хариуцлага оногдуулж хамтарч ажилласан улсын хурлын эрхэм гишүүд та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье.